аюу тий. Тий. Аюулгүйн зөвлөлийн саяын ном аюулгүйн зөвлөлийн одоо юу саналаа ирэхгүй гишүүн байлаа. Тэр үед миний ярьсан бүх юм тэмдэглэл дотор байж байгаа. Өнөөдөр бас ганц сүх яриа өгсөн байлээ. Инх бол дарга энэ хөвчлөлийг дэмжижсэн ч гэх шиг. Нэгдүгürt би дэмжээгүй, хоёрдугаар тэр нэг протоколлоо 100% ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үг биш. Тэгэхээр нөгөө уур амьсгал ойлгогдно. Юуны тухай яриад хэн ямар саналтай байсан. Тэгэхээр аюулгүйн зөвлөлт тэр урдсан их хурл тэр энэ номонд хууртагдсан. Одоо онлын хувьд бол энэ 5.2-оор зарж болно шүү дээ юм. Энд чи нэг гिचхээр 1 жилийн орлого болчиход байгаа. 5.2 гэхээр 5 жилийн орлогоор зарж болно. Тэрүүгээр хүн тэрэгтэй мийж болно. IPO гэдэг бол өмч хөвчл биш. Би зүгээр бирж дээр гарах гэсэн гэж энэ сумын озор яриад байгаа. Сумын озор бол энэ бүх хорилтогтой сайн байж болно. Би бол бүх хорилттой сумын озор дийлэхгүй шүү дээ. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл би энэ 2 жил номын үтсэн хүн байгаа маа. Америкийн нэгдсэн улсад энэ Денвер их сургуульд бизнес удирдлагын магистр гэдэг юм хэлээ шүү дээ. Энэ Америкууд ямар хэмжээнд одоо бизнесийн удирдагчтай бэлддэг яг тэрүүгээр сургалтанд нь суусан. Тэгэхээр IPO дээр сумын озор одоо надтай маргалтахаа болох хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хөвчлөл. Би оюун эрдэнэч хэлсэн, би ч хэлсэн одоо өнөө маргаашгүй тэр нэг нууцлаад байгаа протоколоо ил болго. Тэнд ерөөсөө нууц юм байхгүй. Ягаад гэвэл үндсэн хуулийн 6-гийн 1 заасан нийт монголчуудын өмчийг зарах тухай ярьж байгаа юм. Одоо тэрийг ил болго. Тэгээд миний өмнөөс тайлбар хийгээл инх бол дарга дэмжижсэн ч гэх шиг би 5 толгойг нийт ард түмэнтэй ашигтай байх талаар хэрвээ энэ номон дотор заасан 5.2 байсан бол дэмжнэ. Өөрөөр бол дэмжихгүй. Одоо маш энгийн штэ. Өөрөө нэг машинтай байлаа. Перустай. Перус одоо нэг 15-20 сая төгрөг ба штэ. Би машиныг чинь зарна гэж явлаа. Өөрөө машинаа зарах гэсэн зарж чадахгүй. Та одоо эрэгтэй хүн байна. Миний машин зараад өг гэлээ штэ. За тэгээ би 15 саяар зарна гэж явчаад өө эн чинь 1 сая өрөх юм байна гэвэл яах вэ? 3 сая 5 туваагаад. Тэгээ машин буцаагаад авна үстэй. Юу гэж 3-аар зарах вэ гэдэг. Яг тэр шиг энд ингээ болоод байгаа маа. Энэ дотор байсан юмнууд үнэн байсан бол сумын озрын төсөд бол явж болно. Одоо бол болохгүй. Ягаад гэвэл үнийн 5 дахин унгачаад байна шүү дээ. Ямар ч хамаагүй би одоо энэ 30 гэрүүлийн технологиг хэлээд байна шүү дээ. Зүгээр л бүтгэждэг. Тэрийг хэдэн мянган суугаар зэрэг явуулчихаар хүмүүс үнэ ингэж ойлгодог. Одоо тэрэн дотор үнэ юм нэгч байхгүй. 15 оноос хойш 20 он хүртэл бүтгэсэн дотор үнэ юм нэгч байхгүй. Гүтгсэн хүмүүс ял авна одоо. Торгуулаад өнгөрдөг цаг нь өнгөрсөн. Тэгэхээр нөгөө ял авах нь тодорхой учраас ялтнаар гүтгүүлж штэ. Айгүй хэлбэрхэн юм бодож ирсэн байгаа. Одоо миний тухай 96 оноос хойш маш их материал гарна. Та нар Google дээр үзээрэй. Инх бол төрийн өмчийг эдсэн, төрийн өмчийг үнгүүдүүлсэн, тэрийг тэр ах トゥ хамаатан садандаа хөвчилсөн. Манай ах トゥ хамаатан саднаас өмч хөвчлөлд ямар нэгэн байдлаар оролцоогүй. За улсаас үнгүү өгдөг байраа бол авсан. Одоо манай ээж тэр байрандаа сууж байна. Бүх монголчууд л авсан шүү дээ. 100 мянган ширхэг орон сууцыг үнгүү хөвчөд явагдсан. Тэрнээс өөрөөр өмч хөвчлөлд орсон юм бол байхгүй. За энэ Эрдэнэс 57072-ыг мөн адилхан гэрүүлээрээ авсан. Та нар ч гэсэн авсан байгаа. Тэгээ ийм худлаа юмд автахдахгүй байхыг уриалж байна. Хэрвээ үнэн байсан бол энэ 96 оноос өнөөдөр чи хэдэн жил өнгөрсөн бэ? 24 жил өнгөрөхөд энэ миний талаар бичиж байгаа юмнууд нь нотлогдоод би одоо төрийн өмчийг уран тараа хийсэн бол ялмал аваад явах ёстой шүү дээ. Тэгээ сонгол болгоноор гүтгдэг. Заримдаа намчичдгээ. Гүтгээд нэмэр болохгүй болохоор нь одоо 5 толгойг хөвчлөлийг зогсооно гэж гараад ирэхээр яг итгэвчж байгаа. Яг цаг үеийг хараарай.
Шатдаг Эрдэнэ бит хоёрын лайв хийхээс өмнө над руу ямар нэгэн товтлогоо байгаагүй. 2-7 хоногийн өмнө, яг 2-7 хоногийн өмнө нэгд өдөр би өрөөндөө лайв хийсэн шүү дээ. Түүнээс хойш энэ бүх товтлогоо идэвхжиж байгаа. Хэрвээ үнэн байсан бол би одоо тэр ял шийтгэлийн авахд бэлэн байгаа. Харамсалтай нь одоо 24 жилийн турш огт ор үндэсгүймар бүтгэж байгаа. Энэ 30 гэрүүл бол социализмын өмнө хайгуул хийсэн 150 орчим ордыг үнэгүй гартаа авцсан ийм улсууд байгаа юм. Одоо энержи ресурс гэхэд 5%-аас нэгийг хувьдаа үнэгүй авцсан байна шүү дээ. Тэгээ ийм мэтийн улсууд бол энэ бүх бүтгэлгийг зохион байгуулдаг, зохиодог, санхүүжүүлдэг, тараадаг. Аймс Наранбаатарын хэвлэлийн урлыг сурвалжлаарай гэж сэтгүүлчд рүү 3 газраас зар тараасан байгаа. Одоо та нарын нэг хэсэг нь надад хэлээд нь шүү дээ. Эрдэнэс 5-7 хэвлэлийн алба очоорой гэсэн. Монгол Ардын намын хэвлэлийн алба очоорой гэсэн. МСС-ийн Coca-Cola рекламдуулдаг бүх хэвлэлээ очиж энийг заавал гарга гэсэн. Одоо тэгээ 30 гэрүүлийн товтлогоо хаанаас ирж байгаа би ингээ бүгдийг харж шүү дээ. Одоо удахгүй сонгуул болно. Миний нэрийг зургийг тавьж байгаа юу ч хамаагүй зохиож болно. Засгийн газрыг огцруул коронавитой тэмцэж чадахгүй байх гэдэг пост бичээд миний зургийг тавьчихж байгаа. Би өөрөө мэдэхгүй байхаа. Тэрийг би үгүйсгэж лайв хийлээ ш. Тэгэл нөгөөтгий чинь 1000% тавьчихна. Би миний лайвыг үздэг хэдхэн 100-200 мянган хүн биш үү? Ингээл нөгөө копицээ хурж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ сонгуул дэвшгэж байгаа бүх хүнд бол саяхан шиг ийм фейк ньюс бол их саад болохоор төлөвтэй байна. Ядаж сонгуулиас 3 сарын өмнө ийм юм болж байгаа нэг сайн хэрэг болж байгаа. Одоо энд яаж хариулах уу? Яаж залруулах уу? Тэр хэрэг хийсэн улсуудын эрүүгийн хуулиар шийтгүүлэх мэлгүүлдэг зөндөө олон юмыг би өөр дөрөө туршиж байгаамаа. За өөр асуулт байхгүй бол дуусгая. За баярлалаа.